За өнөөдөр үзэх хичээл болохоор үгсийн сангийн бие нэгийн хэдхэн хичээл үлдсэн байгаа штэ тий. Тэрнээ спорт гэдэг энэ хичээл байгаа. За тэгэхээр энэ хичээлээр бид нар одоо янз бүрийн төрлийн одоо спортод оролцдог хүмүүс, за тэгээд спорт тэмцээн болдог газрууд, за тэгээд бас нийтлэн хэрэглэгддэг үйл өгнүүд, үйлдвэрнүүдийг үзэх нэ. За энэ дээр болохоор people and places гэж байна те. Тэгэхээр спорттой холбоотой хүмүүс болон газруудын талаар хэдүүлээ үзэх нэ. За эхний үг нь болохоор crowd, spectators гэж үг байна. За crowd гэдэг үг нь болохоор ер нь бол энэ хоёр үг хоёулаа үзэгчд гэсэн утгатай үг. За crowd гэхээр бас нэг салаа утга нь болохоор юм олон хүмүүс цугласан, олон хүмүүс ингэж бөөгнөрсөн, бужигнсан тийм газрыг бас crowd гэж хэлдэг. Тийм байдлыг бас crowd гэж хэлдэг. Тэгэхээр crowd spectators гэхээр энэ болохоор үзэгчд гэсэн үг. За fans гэхээр энэ болохоор хөгжөөн дэмжигчд. Нөгөө фэн ямар нэг урлагийн, спортын хүмүүсийг, алдартай хүмүүсийг хөгжөөн дэмждэг хүмүүсийг fans гэж хэлж байна. За players гэхээр энэ болохоор тамирчид буюу одоо энэ тэмцээнд орж байгаа тоглогчдыг хэлж байгаа. Яг үгчлээд орчуулах юм бол players гэдэг нь болохоор тоглогчд гэсэн утгатай үг. Тэгэхээр бас тамирчид гэж бас орчуулж болно. За team гэхээр баг гэсэн үг. Баг, спортын баг. За goalkeeper гэхээр хаалгач хэлдэг. Тэгэхээр нөгөө goalkeeper болохоор хаалгач байх боломжтой. Одоо тэр спортууд дээр байна гэсэн үг. Хөл бөмбөг дээр, за хоккей дээр, тэгээд регби дээр ч юм уу те. Одоо иймэрхүү нөгөө нэг эсрэг багийнхаа хаалганд бөмбөг оруулдаг, гол оруулдаг ч юм уу, шайб оруулдаг тийм спортууд дээр goalkeeper буюу хаалгач гэж хүн байна гэсэн үг. За manager эсвэл coach гэхээр энэ болохоор тухайн багийн менежер эсвэл нөгөө нэг дасгалжуулагч гэсэн утгатай үг. За тэгээд referee гэдэг нь болохоор шүүгч гэсэн утгатай үг. За umpire гэхээр бас шүүгч гэсэн утгатай үг. Linesman гэхээр бас шүүгч гэсэн утгатай үг. За тэгээ энэ дээр нэмээд өөр бас хоёр шүүгч гэдэг үгийг би та хэдэд хэлж өгье. Тэгээд энэ шүүгч гэдэг энэ олон үгнүүдийн ялгааг нь хэдүүлээ. Ялгааг нь та хэдэд тайлбарлаж өгье. За эхний үг болохоор referee гэж үг байна те. Referee. За дараагийнх нь болохоор umpire гэж үг. За дараагийнх нь linesman гэж үг байгаа. За тэгээд өөрөөр бас jury эсвэл judge гэж хэлж болно. Энийг judge гэж уншихгүй, judge гэж уншина. Энэ D ер нь бол voiceless уншигдана гэсэн үг. За referee, umpire, linesman гэдгийг болохоор бид нэр спорт хэрэгжилж байна. Спорт тэмцээн уралдаанд. За тэгвэл jury, judge гэдэг хоёр үгийг болохоор бид нар шүүх хурал дээр хэрэглэгдэх шүүгч гэдэг утгаар хэрэгжилж байна. За тэгвэл бүгд шүүгч гэсэн утгатай үг. Гэхдээ judge, jury хоёр нь болохоор шүүх хурал буюу одоо нэг гэмт хэрэг мэрэг те цагдаа магдаа шүүх хуралтай холбоотой салбарт хэрэглэдэг шүүгч гэсэн утгатай үг. Referee, umpire, linesman гэдэг нь болохоор спорт тэмцээн уралдаантай холбоотой шүүгч гэсэн утгатай үг байна нэ. За referee гэдэг нь болохоор ерөнхийдөө одоо ер нь бол ерөнхий шүүгч гэдэг ойлгочих болно. Ерөнхий ч байх вэ, ер нь шүүгч. За тэгэхээр ялгаа нь юу вэ гэхээр umpire гэдэг нь болохоор одоо нөгөө нэг юм хоёр талд тоглодог спорт гэдэг штэ тий. Теннис, волейбол, сакс гэнтэр гээл тий. Тэр нөгөө тэгээд дээрээс нөгөө шүүж бөмбөг нь аль талдаа орсон, сэтгэнд хүрсэн үү, хүрээгүй юу, гадаа байгаа юу гэдгийг хардаг. Тэр энэ шүүгчийг болохоор umpire гэж хэлээд байгаа. Тэгэхээр зарим спортууд л ингээд хоёр талд ингэж тоглодог штэ тий. Тэгэхээр тэр хоёр талд ингэж тоглож байгаа спорт дээр байгаа энэ нөгөө дунд нь суугаад өндөр дээр суугаад байж идэг шүүгчийг umpire гэж хэлээд байгаа.
За referee гэдэг нь болохоор тухайн спортын шүүгчийг хэлж байгаа. За linesman гэдэг нь болохоор ер нь бол шүүгчийн одоо ерөнхий шүүгчийн туслах гэж ойлгож болно. Энэ нөгөө том талбай дээр тоглож байгаа одоо регби, бейсбол, за тэгэл одоо юу гэдэг нь те одоо хөл бөмбөгөөс ихсүүлээд ийм том талбай дээр тоглож байгаа тохиолдолд одоо энэ нөгөө шугамны гадна талд байна уу, шугамны дотор талд байна уу, шугамн дээр байна уу гэдгийг тухайн яг нөгөө нэг тэр шугам руу нь очиж хардаг тэр одоо энэ шүүгчийг linesman гэж хэлээд байгаа байхгүй юу. Line гэдэг чинь өөрөө ер нь бол зураас гэсэн утгатай үг шүү дээ. Тэгэхээр одоо зураасны хүн гэдэг утгаар ер нь бол одоо энэ талбайн ийм шүүгчийг за тэгээд энэ талбайн зураасны гадна талд байна гэдгийг шүүгчэд мэдэгддэг энэ хүнийг linesman гэж хэлээд байгаа. За stadium гэхээр одоо спортын цогцлбор цэнгэлдэх хүрээлэн гэж ярьдаг тэрийг хэлж байна. За pitch гэхээр энэ болохоор хөл бөмбөг за тэгээд нөгөө бас rugby, cricket за тэгэл юу гэдэг те ийм нэг том одоо ийм спорт ийм том талбай дээр тоглодог тэр спортын талбайг pitch гэж хэлээд байгаамаа. За тэгээд нөгөө ихэвчлэн нөгөө дотор тоглодог те сагсан бөмбөг одоо талбайн теннис, бадминтон гэх мэт одоо энэ одоо талбайг болохоор court гэж хэлээд байгаа. Basketball court, tennis court гэж хэлээд байгаа. Ер нь court гэдэг нь болохоор ийм дотор байдаг ийм талбайг юм хэлдэг л дээ. За golf course гэдэг нь болохоор гольфийн талбайг хэлж байгаа. Нөгөө нэг ер нь бол гольфийн талбай чинь одоо энэ pitch, stadium одоо энэ нөгөө кортуудыг одоо арай өөр идэг штэ ингээл нэг амар том зайд нэг жоохон нөх идэг те. Тэгээ тэр одоо гольф тоглох зорилттой тэр газрыг golf course гэж хэлээд байна. За sports hall эсвэл gymnasium гэхээр энэ болохоор биеийн тамирын одоо заалыг хэлээд байгаа. Заал. Спорт заал гэж хэлдэг штэ тий. Тэрийг хэлээд байгаа. Тэрийг sports hall эсвэл gymnasium гэж хэлж болж байна. За дараагийнх нь болохоор track гэдэг нь болохоор одоо энэ нөгөө нэг гүйлтийн болон эсвэл уралдааны юм нөгөө нэг талбай байдаг штэ тий. Эсвэл нөгөө мотоцикл уралддаг ч юм уу тий. Тэр талбайг хэлээд байгаамаа. Тэгэхээр athletics track эсвэл racing track гэдэг нь болохоор энэ нөгөө нэг гүйлтийн за тэгээд нөгөө юу уралддаг мотоцикл энэ төр машин жишээ уралддаг юм нөгөө нэг тойрж мориод идэг тэр талбайг хэлж байгаа. За ski piste эсвэл ski slopes гэхээр одоо цанын энэ гулгадаг энэ талбайг хэлж байгаа. За тэгээ хэдүүлээ шинэ үгнийхээ тайлбарыг жишээтэй уншъя. За the crowd or spectators are the people who watch a sports event гэж байна. За тэгэхээр спортын одоо үйл ажиллагаа, спортын тэмцээн уралдааныг үздэг хүмүүсийг бид нар crowd эсвэл spectators гэж хэлдэг ээ. За the crowd cheered loudly when the team scored a goal гэж байна. За баг ингээд нөгөө нэг гол оруулахад үзэгчид одоо маш чангаар одоо ингэж одоо баярлсан, маш чангаар одоо ингэж одоо баярлцсан, ойрлолцсон гэсэн утгатай үг. За fans are people who enthusiastically follow and support a particular sport, team or players. Enthusiastically гэдэг нь болохоор одоо бүр нэг чин зүрх сэтгэлээсээ маш их одоо хичээл зүтгэлтэйгээр энэ төр гэсэн утгатай байхгүй юу. Тэгэхээр одоо хөгжөөн дэмжигчид, шүтэн бишрэгчид гэдэг нь болохоор ингэж байгаа тодорхой спорт эсвэл баг за эсвэл зарим одоо тамирчид те тодорхой одоо тамирчдыг одоо хөгжөөнд дэмждэг. За тэгээд одоо нөгөө нэг маш одоо ихтгэл үнэмшилтэйгээр тэгээ чин сэтгэлээсээ одоо дагаж ингэж саппортлж дэмждэг тэр хүмүүсийг fans гэж хэлдэг. За thousands of fans gathered in the city to celebrate their victory гэж байна.
Тэгэхээр gathered гэдэг нь болохоор ер нь бол collect гэсэн үгтэй ажиллах, цугларах гэсэн үг. Хурал цуглаан, цугларах, ямар нэгэн одоо жагсаал цуглаан, цугларах гэх мэт одоо тэрийг хэлж байгаа. За тэгэхээр одоо юу гэдэг thousands гэхээр мянган одоо хөгжөөнд дэмжигчид хотод цуглараад тэгээд ялалтаа тэмдэглэсэн гэж. The players are the individuals who participate in a sports game or event. Participate in гэдэг нь болохоор ямар нэг юмд оролцохыг хэлж байгаа. Зөвхөн одоо тэмцээний спортын тэмцээн уралдаанд биш. Одоо урлаг мурлагтай холбоотой тэмцээн уралдаан юу гэдэг нь ямар нэгэн одоо олимпиад гэдэг ч юм уу тийм юмд оролцохыг participate in гэж хэлдэг. За individual гэдэг нь болохоор ер нь бол бие хүн, хувь хүн гэж ярьдаг штэ. Person гэдэгтэй ижил, person people гэдэгтэй ижилхэн. Тэгэхээр тамирчид гэдэг нь болохоор players гэдэг нь болохоор спортын тэмцээн уралдаанд одоо оролцдог одоо хүмүүсийг хэлдэг гэсэн үг. The players shook hands after the match as a sign of sportsmanship. Sportsmanship гэдэг нь болохоор одоо спортын одоо нөхөрлөл гэдэг юм уу одоо хамтын ажиллагаа энэ гэсэн утгатай байхгүй юу? Тэгэхээр одоо as a sign of sportsmanship гэдэг нь болохоор одоо тухайн тэмцээний тухайн одоо тамирчдын одоо дүрм журм юм уу тамирчдын одоо нөгөө нэг нь төрүүлээд нэг нь одоо ялж байгаач гэсэндээ нэгэндээ муу санахгүй дараа нь ингээд баяр хүргэдэг штэ тий. Одоо тэр яг тийм нөгөө нөхөрлөлийг л хэлээд байгаа байхгүй. Нөхөрлөлийн одоо бэлэг тэмдэг болгож тэмцээний дараа гар гараа ингээд барилцдаг гэж. A team is a group of players working together in a sport. За team гэдэг нь болохоор спортод одоо хамтдаа ингэж оролцдог групп хүмүүсийг хэлдэг. Одоо бүлэг хүмүүсийг, бүлэг одоо тамирчдыг хэлдэг гэсэн байна. За the team practiced every evening for their big game гэж. За тэгэхээр нөгөө нэг big game гэдэг нь болохоор маш том тэмцээн уралдаан гэсэн утгатай. Одоо жишээлбэл нөгөө жижиг уралдаанд орж агаад ингээл нөгөө эхлээл хотоосоо шалгараал, мужаасаа шалгараал, улсад шалгараал гэдэг шиг ер нь бол тэр том тэмцээндээ өдөр болгон том тэмцээндээ одоо том тэмцээндээ зориулж орой болгон бэлтгэл хийдэг гэж. Бэлтгэл хийдэг. Хийсээ. The goalkeeper is the player in a sport like football, soccer and hockey who guards the goal гэж. За тэгэхээр нөгөө нэг хоккей болон одоо хөл бөмбөг шиг те яг нэг тиймэрхүү спортуудад одоо ингээд гол оруулахгүйгээр ингэж хамгаалдаг хүнийг goalkeeper буюу хаалгач гэж хэлдэг. The goalkeeper made an amazing save during the final minutes of the match. За тэмцээний одоо сүүлийн одоо минутын турш одоо хаалгач болохоор маш одоо гайхалтайгаар хамгаалж байсан гэж юм. Нөгөө гол оруулахгүйгээр хаалгаа хамгаалсан гэсэн үг. За the manager or coach is the person who trains and directs to team. За direct гэдэг нь болохоор шууд одоо шулуухан гэдэг гэсэн одоо зөв чиг дээр болохоор шулуухан одоо чигээрээ гэсэн утгатай. За тэгээд юу гэдэг нөгөө нэг үйл үг юм уу дайвар үгэнд болохоор шуудхан, шулуухан, тэр дорой энэ гэсэн утгатай болдог шүү дээ. Тэгэхээр үйл үг нь болохоор энэ болохоор чиглүүлэх гэсэн үг. Чигээрээ чиглүүлэх гэсэн утгатай. Тэгэхээр менежер эсвэл коуч нь болохоор одоо багийг чиглүүлж тэгээд нөгөө бэлтгэл сургалтыг хийлэгдэг хүнийг хэлдэг. Дасгалжуулдаг хүнийг хэлдэг гэж. The coach gave a motivational talk to the players at half time. За half time гэдэг нь болохоор одоо цагийн тал өгчилж орчуулбал цагийн тал энэ гэж байгаа байхгүй.
Тэгэхээр энэ болохоор бас нэг утга нь нөгөө бичлэг үзээд байсан шиг break time, recess, pause, одоо time up гэх мэт одоо завсарлагааныг хэлээд байгаа. Тэмцээний одоо нэг юм хэдэн цаг тоглох байлаа гэж байлаа. Нэг цаг тоглолт байлаа гэж бодоход тэрний дунд одоо завсарлаж байгаа. Яг тэрний хагас цагт нь завсарлага авдаг тэрийг хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр коуч завсарлагааны цагаар тамирчиддаа одоо нөгөө нэг урам зориг өгөх тийм зүйлийг одоо ярьсан, хэлсэн гэж байгаа байхгүй. Урам зориг өгөх тэр яриануудыг, урам зориг өгөх үгнүүдийг хэлж байсан гэж. За, a referee is an official who enforces the rules in sports like football, basketball, and boxing. За, referee буюу шүүгч нь болохоор за хөл бөмбөг, сагсан бөмбөг, бокс гэх мэт одоо спортуудад те одоо дүрм журмыг албан ёсоор одоо дүрм журмыг гаргадаг. За дүрм журмыг ингэж одоо сахихыг шаарддаг. Enforces гэж нэ хүчилдэг, албаддаг гэдэг нь болохоор одоо дүрм журмыг одоо дагахыг шаарддаг. Тийм одоо албан ёсны хүнийг referee буюу шүүгч гэж хэлдэг. The referee blew the whistle to signal to end of the match. За энэ үгийг болохоор бид нар өмнө үзчихсэнтэй эсэгрэх, шүглдэх гэсэн утгатай үг. Үйл үг нь болохоор нэр үг нь болохоор шүгэл гэсэн утгатай үг. За тэгээ өөрөөр бас нөгөө нэг шувуу ингээл жиргэж мэргээл ингийг бас whistle гэж бас хэлж болдог. За тэгэхээр энийг болохоор энэ T үсгийг voiceless уншдаггүй гэсэн үг. Whistle гэж уншихгүй, whistle гэж уншина. За тэгэхээр тэмцээний төгсгөлд шүүгч дохио өгөөд шүглээ үлээсэн гэж. Blow гэдэг үгний үйл үг нь blare болчихж байгаа. Нөгөө үйл үгийн өнгөрсөн цаг нь blare болж байгаа. За, an umpire is an official who enforces the rules in sports like tennis, baseball, and cricket. За, umpire гэдэг нь болохоор одоо tennis, baseball, cricket гэх мэт одоо спортуудын дүрм журмыг сахихыг одоо бас шаарддаг, дүрм журмыг дагахыг шаарддаг албан ёсны хүнийг umpire буюу шүүгч гэж хэлдэг. Тэгэхээр энэ нөгөө referee, umpire, linesman гэдэг нь болохоор тухайн спортоос шалтгаалаад байгаа байхгүй юу? За жишээлбэл referee гэдэг нь болохоор like football, basketball гэж байгаа. Тэгэхээр яг сагсан бөмбөг шиг, хөл бөмбөг шиг, за бокс шиг гэх мэт спортуудын шүүгч хэлээд байгаа. Umpire гэдэг нь болохоор теннис шиг, бейсбол шиг, cricket шиг. Cricket гэдэг нь болохоор нэг хавтгай мод барьчаад одоо манайхаар бол нөгөө нэг баавгайн чих мэх шиг тийм спортыг хэлдэг байхгүй юу? За одоо энэ дээр хараад өгье. Бараг энэтхэгийн үндэсний спорт гэж явдаг шин крикет гэдэг нь энэ ийм модоор тоглодог. Тэгээд нөгөө нэг яг дөрмөн нэг бейсбол шиг тэгээд яг нэг баавгайн чихтэй байгаа юм шиг нэг тийм тоглоом. Үлээ баавгайн чихлүү юм мэдгүй нэг ингээд бөмбөг ингээд шидэл тоглоод гүгээд байдаг. Яг тэрэн шиг тоглоом гэсэн спорт. За, the umpire shouted out гэж байна. Шүүгч одоо гар гэж орилсон гэж байна те. Гар одоо тэмцээнээс гар гэж ингэж орилсон shouted. За. Linesmen are officials in certain sports who help the main referee by indicating when the ball goes out of play or when players are offside. За, linesman гэдэг нь болохоор одоо тодорхой спортуудад бүх спорт биш шүү. Тодорхой спортуудад за үндсэн шүүгчид одоо туслах зорилгоор за тэгээд бөмбөг одоо гадаа байна уу? Тоглолтын үед те бөмбөг одоо гарсан байна уу? За тэгээд эсвэл одоо
юу гэдэг нь те тамирчид бас одоо гарсан байна уу гэдгийг зааж өгдөг тийм хүнийг linesman гэж хэлдэг гэсэн байна. За энэ олон тоон дээр бичсэн байна шүү. Би linesman гэж уншаадсан байж linesman байна те. Linesman. За энэ болохоор ганц тоон man, mean, woman, women гэдэг шиг. За the linesman raised his flag to indicate an offside. За offside гэдэг нь болохоор одоо талбайн гадна мадна гэсэн утгатай байхгүй. За тэгэхээр нөгөө нэг linesman нь болохоор ингээд гадна талбайн гадна байгаа гэдгийг заагаад тэгээд одоо ингээд тугаад дэшээ өргөсөн гэж. За facility гэдгийг бид нар үзчихсэн тийм facility гэдэг нь болохоор барилга байгууламж гэсэн утгатай үг. Тэгэхээр sports facilities in places гэхээрээ спортын одоо барилга байгууламж болон одоо тэр спорт явдаг одоо болдог тэр газруудыг одоо үзэх юм байна. За a stadium is a large structure or arena with seats for spectators where sports events are held гэж байна. За тэгэхээр спортын тэмцээн уралдаан одоо үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа. Зохион байгуулагддаг. За тэгээд нөгөө үзэгчид ингээд суудаг arena эсвэл тийм нөгөө нэг барилга байгууламжийг stadium буюу цэнгэлдэх хүрээлэн гэж хэлдэг. The stadium was filled with excited fans for the championship game гэж. Championship game гэдэг нь болохоор аваргын төлөөх тэмцээн гэсэн үг тийм. За аваргын төлөөх тэмцээнд аваргын төлөөх тэмцээнд тэмцээнийг үзэхэд одоо юм маш юм одоо юу гэдэг нь баяр хөөртэй тийм шүтэн бишрэгчд стадиумыг цэнгэлдэх хүрээлэн гэдэг дүүргэсэн байсан гэж. The pitch is the area of ground where a game such as football, cricket or hockey is played. За pitch гэдэг нь болохоор одоо хөл бөмбөг, крикет шиг, хоккей шиг спортууд одоо болж өрнөдөг. Тэр талбай болон тэр газрыг pitch гэж нэрлэдэг. The football players ran onto the pitch as the game began. За тэгээд тэмцээн эхлэхэд хөл бөмбөгийн тамирчид талбай руу одоо гүйсэн гэж. A court is a playing area for sports like basketball, volleyball or tennis. За court гэдэг нь болохоор теннис, волейбол, сагсан бөмбөг гэх мэт спортууд одоо тоглогддог болдог тийм талбайг хэлдэг. Одоо тоглолтын тийм талбайг хэлдэг. The players entered the tennis court for the final match. За нөгөө нэг final гэдэг нь болохоор одоо сүүлчийн шийдвэрлэх финалийн одоо тэмцээнд тэмцээнд одоо оролцохоор тамирчид талбай руу гарцгаасан. Талбайд орж ирсэн гэж бас орчуулж байна. За a course эсвэл a golf course is the area where golf is played. За гольф тоглодог талбайг бид course эсвэл golf course гэж хэлдэг. The golfers walked across the course to the next hole гэж байна. За дараагийн нөгөө нэг нөхрөө одоо гольфын тамирчид одоо талбайгаар дайраад тэгээд дараагийн нөхрөө явсан, алхаж байсан гэж. A sports hall or gymnasium is a building or room designed and equipped for indoor sports, exercise or physical education. За sports hall эсвэл gymnasium буюу одоо спорт зал гэдэг нь болохоор ямар нэгэн спорт, за дасгал сургуулилт, за тэгээд биеийн тамирын боловсрол олгох зорилгоор одоо тоноглосон, за тэгээд бас тэгж засаж тогтчулсан одоо өрөө эсвэл одоо тийм барилгыг gymnasium эсвэл sports hall буюу спорт зал гэж хэлдэг.
The students gathered in the sports hall for the basketball tournament. За сурагчид сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор сагсан спорт зааланд цугларцгаасан гэж байна. Тэгэхээр tournament гэдэг үг болохоор бас яг энтэй ижилхэн олон бас утгатай үгнүүд байна л да. Бид нар бол энэ дээр match гэж үзээд байна. Game гэж үзээд байна. За тэгээд өөрөөр play гэж үзээд байна. Ер нь бол тэмцээн уралдаан гэсэн утгатай үг л дээ. Бүгд яг тэмцээн уралдаан гэсэн утгатай. Өөр ингээ олон янзаар хэлээд байгаа юм л да. Хоорондоо жоохон ялгаатай үгнүүд баггүй юу? За тэгээд одоо өөрөөр бид нар хэлэх юм бол contest гэж хэлж болж юм. Quest гэж хэлж болж юм. За тэгэл янз янзаар л ер нь хэлж болно. Утга санаа нь болохоор ямар нэг одоо тэмцээн уралдаан гэсэн утгатай үгнүүд бүгд. Эннээс өөр зөндөө хэлнэ. Яг санаанд одоо яг бол орж ирэхгүй байна. За an athletics or racing track is a circular or oval paved for running, cycling or motor racing. За oval гэдэг нь болохоор За oval гэдэг нь болохоор ийм зөөвөн хэлбэртэй гэсэн утгатай үг тийм. Тэгэхээр ингэж юм л да. Athletic track эсвэл racing track гэдэг нь болохоор одоо нөгөө гүйлтийн одоо юу гэдэг нь мотоцикл уралддаг. За эсвэл дугуйчид бас уралддаг. За гүйдэг одоо гүйхэд одоо зориулагдсан одоо тийм зөөвөн хэлбэртэй эсвэл ийм дугуй ийм тойрсон хэлбэртэй замуудыг racing track эсвэл athletics track гэж хэлдэг. The runners lined up on the track for the 100-meter race. За нөгөө нэг гүйлтийн тамирчид 100 метрийн одоо гүйлтэнд гүйх гээд одоо зам дээрээ ингээд игнээ зогссон байна, жагсаж зогссон байна гэж юм те. A ski piste or slope is a marked paved or area on a mountain for skiing. За тэгэхээр нөгөө нэг цанаар гулгах зориулалтаар одоо уулан дээр тодорхой одоо ийм тэмдэг тодорхой ийм нөгөө тэмдэглэгээ тавьж зассан тэр зам болон тэр талбайг ski piste эсвэл ski slope гэж хэлдэг. За skiers enjoyed going down the amazing ski pistes гэж. За нөгөө цанчдад одоо юу гэдэг нөгөө нэг цанын замаар одоо тэр гайхалтай цанын замаар ингээд доошоо одоо явах нь таалагдж байсан гэж байна. За дараагийн бидний шинэ үгнүүд болохоор verbs for talking about sports гэж юм. Тэгэхээр нөгөө спортын тухай ярихад одоо хэрэглэгдэх үйл үгнүүдийг бид нар үзэх нэ. Тэгэхээр words буюу үйл үг, дээрээс нь бид нар verb phrases буюу үйлдэлнүүдийг үзнэ гэсэн үг. За win гэдэг нь болохоор ялах. За юунд ялж болох вэ гэхээр win a match тэмцээнд ялах те. Trophy за эсвэл tournament гэх түрүүн одоо бид нар үзсэн энэ юмнуудаа хэлнэ гэсэн үг шүү дээ те. Тэмцээн уралдаануудад ялах win. За beat гэдэг нь болохоор одоо хоёр баг тоглож байгаа болол одоо эсрэг багаа ялах. За defeat гэдэг нь болохоор эсрэг багтаа ялагдах гэсэн утгатай. За draw гэдэг нь болохоор бидний хамгийн сайн мэддэг утга нь болохоор зурах гэсэн утгатай үг те. Зурах. За тэгвэл энэ дээр бас нэг шал өөр салаа утга нь болохоор тэнцэх, тооны харьцаа тэнцэх гэсэн утгатай. Тэгээ та энэ зургийг харах юм бол home visitor гэж байгаа. Тэгэхээр home гэдэг нь болохоор одоо нөгөө эзэн баг гэж ярьдаг штэ тий. Visitor гэдэг нь болохоор зочин баг гэж ярьдаг штэ. За тэгээд тэр утгаараа хэлж гин. За эзэн баг 2 оноотой, зочин баг маань 2 оноотой. Ингээд энэ хоёр draw буюу тэнцсэн байна. За тэгээд тэнцэх гэдэг утгыг арай өөрөөр бид нар юу гэж хэлэх вэ гэхээр draw
гэдэг үг маань тэгвэл зурах гэдгээс гадна спортод тэнцэх, тооны харьцаа тэнцэх гэсэн утгатай байх нь шүү. За нөгөө нэг юун дээр physical Asia дээр neck and neck гэж яриад байгаа. Neck гэдэг чинь хүзүү гэсэн үг байхгүй юу? Тэгээд хүзүү бас хүзүү гэдэг нь болохоор тооны харьцаа ер нь бол тэнцчлээ гэсэн утгатай үг. Тэгээ нөгөө зүйрлж хэлсэн ийм нөгөө ягтулж хэлсэн үгнүүд байдаг штэ. Энэ ч одоо ямар ч үг гэдэг лээ. Verb phrasal гэхгүй байна. За одоо ямар ч байсан нөгөө яг нөгөө одоо энийг юу гэж хэлэх вүлээ, зүйрлэж хэлсэн тэр одоо зүйрлэл мөрлөх юм уу, neck and neck. Тэгэхээр яг нөгөө үгчилж орчуулдаггүй шал өөр утгыг илэрхийлдэг штэ тий. Энэ болохоор draw гэдэгтэй ижилхэн тэнцсэн гэсэн утгатай үг. За break a record гэдэг нь болохоор одоо рекордыг эвдэх гэсэн утгатай. Рекордыг эвдэх. За hold the record гэдэг нь болохоор рекордыг эзэмших. Hold гэдэг чинь угаасаа барих, одоо барих, эзэмших гэсэн утгатай үг шүү дээ. Тэгэхээр рекордыг эзэмших. За score гэдэг нь болохоор нэр үг нь болохоор тоо биш оноо гэсэн утгатай. За тэгвэл бас дээрээс нь одоо нөгөө нэг оноо авах энэ гэсэн утгатай үйл үгээр одоо бөмбөг оруулж оноо авах мах гэсэн одоо үйл үгээр бас орно гэсэн үг. За тэгвэл score буюу оноо гэдгийг бид нар өөрөөр a goal гэж хэлж болно. Одоо тэдэн гол оруулсан байна. Point гэж бас хэлж болох юм байна. Point гэдэг нь бас тоо энэ гэсэн утгатай үг тийм. За get injured гэдэг нь болохоор гэмтэл авах буюу гэмтэх гэсэн утгатай. За warm up гэхээр бие халаалт хийх, халаах. Get fit гэдэг нь болохоор одоо юу гэдэг нөгөө нэг юм спортлог болох. За be sent off гэдэг нь болохоор одоо гарах тэмцээнээс одоо гарах тэмцээнийг орхих гарах гэсэн утгатай үг. За true гэхээр шидэх. Ер нь бол угаасаа л өөрийнх нь утга нь шидэх гэсэн утгатай үг. Hit гэхээр цохих. За pass гэхээр дамжуулах. Энэ зөвхөн спорт дээр бас хэрэглэгдэхгүй. Одоо жишээлбэл нөгөө ямар нэгэн хоол унд идэж сууж байгаа л одоо нөгөө юу гэдэг нь те амтлагч давс пер зэмнүүд нь хол байх юм бол давсаа дамжуулаад өгөөч, давсаа аваад өгөөч энэ төр гэж ярьдаг штэ. Яг тэрнээр бид нар pass гэдгийг хэрэглэж болно. Ер нь дамжуулах гэсэн утгатай. За kick гэхээр өшөглөх гэсэн утгатай. Head гэхээр толгой гэсэн утгатай. Гэхдээ энэ спорт дээр толгоогоороо цохих гэсэн утгатай. Яагаад гэвэл нөгөө хөл бөмбөгөн дээр толгоогоороо цохихыг зөвшөөрдөг. За тэгээ бадминтон нөгөө теннисн дээр ч гэсэндээ нэг удаа гараараа цохиж бөмбөг авахыг бас зөвшөөрдөг штэ. Тэгэхээр head гэдэг нь болохоор толгоогоороо одоо бөмбөг цохих гэсэн утгаар орж байгаа. Catch гэдэг нь болохоор барьж авах. За ингээ хэдүүлээ шинэ үгнүүдийнхаа тайлбарын жишээтэй нь уншъя. За if you win a match or competition. За нөгөө түрүүний үгэн дээр competition гэдэг үг чинь нэмэгдэнэ. Одоо энийг айрлахсан те competition tournament game play contest одоо тэгээ өөр юу гэж хэлээд байлаа match одоо тэмцээн уралдаан гэсэн утгатай өгнүүд энэ дээр competition гэдэг үг гарч ирж байна. You are better than your opponent. Opponent гэдэг нь болохоор одоо өрсөлдөгч, дайсан гэдэг гэсэн утгатай үг. За тэгэхээр одоо тэмцээн эсвэл тэмцээн уралдаанд юу нь бол одоо төрүүлнэ гэдэг нь болохоор өрсөлдөгчдөөсөө одоо илүү байсан гэсэн үг. За when she won the race, her team celebrated their victory. За тэгээд тэр гүйлтийнхаа тэмцээнд ялсан. Тэгээд түүний одоо багийнх нь ялалдаа тэмдэглэцгээсэн гэж. When you beat or defeat someone in a game or a contest, you perform better than them. За энэ дээр contest гэдэг үг бас орж ирж байна те бас тэмцээн уралдаан гэсэн. Тэгэхээр ялах
эсвэл нөгөө багтаа ялагдана гэдэг нь болохоор одоо тухайн тэмцээн уралдаанд аль илүү одоо нөгөө нэг перформ буюу үзүүлэлт гаргаж аль илүү гүйцэтгэл үзүүлсэн нь одоо гүйцэтгэл үзүүлэхийг хэлж байгаа. За тэгээд чи ер нь бол одоо танаа баг ч юм уу эсвэл тухайн хүн маань одоо илүү сайн перформ буюу гүйцэтгэл сайн байх юм бол beat буюу ялах нь байна. Эсвэл муу байх юм бол defeat буюу тухайн эсрэг талынхаа хүн эсвэл эсрэг талынхаа багтаа ялагдана гэсэн үг. За he beat his opponent in the final set of the tennis match гэж. За тэгэхээр теннисний тэмцээний одоо сүүлийн сетэд те одоо финалийн сетэд одоо тэр өрсөлдөгчөө ялж ялсан. За in a game or competition, if a person or team draws with another one, or if two people or teams draw, they have the same number of points or goals at the end of the game. За тэмцээн уралдаан дуусахад за тэгээд нөгөө гол оруулсан болон одоо тооны харьцаа тэнцүү байна гэдэг нь болохоор одоо draws гэсэн утгатай үг тийм. Ингэж байгаа байхгүй юу? Тэмцээн уралдааны үед хэрвээ одоо хин нэгэн эсвэл ямар нэг баг нь одоо өөр нэг багтай тэнцэж болно. Эсвэл хоёр баг одоо юу гэдэг нь одоо хоёр хүмүүс эсвэл хоёр багууд хоорондоо тэнцэж болно. Тэгэхээр нөгөө нэг тоглолтын төгсгөлд гол оруулсан тоо эсвэл тооны харьцаа одоо тэнцүү ижилхэн байгааг одоо draw буюу тооны харьцаа тэнцэх гэж хэлээд байгаа юм аа. За England and Italy drew 1-1 гэж байна. Тэгэхээр Англи болон Итали нэг тооны харьцаатай тэнцсэн байсан. За if you break a record, you do better than the previously best score or time. За рекордыг эвдэнэ гэдэг нь болохоор өмнөх одоо өмнө байсан хамгийн сайн одоо оноо эсвэл хамгийн сайн одоо цагаас илүү сайн байхыг хэлж байгаа. За одоо нөгөө нэг тайм гэдэг нь юунд дэр гардаг вэ гэхээр нөгөө гүйлт сэлэлт энэ төр дээр одоо тэдэн метрийн гүйлтэнд тэдэн секунд одоо сэлж рекорд тогтоолоо гэдэг чинь тэгэхээр тэр цагаас илүү сайн байсан гэсэн үг. Одоо тухайн эсвэл авч ирсэн нөгөө онооноос илүү их оноо авч одоо арай илүү оноо авахыг break a record буюу рекорд эвдэх гэж хэлж байгаа. She broke the record for the fastest 100-meter sprint. За sprint гэдэг нь болохоор богино зайны. Одоо нөгөө нэг сэлэлт болон одоо гүйлт мүлт дээр чин холын зай ойрын зай гэж байдаг штэ тий. Тэгэхээр холын зай ойрын зай гэдэг 100 метрийн одоо ойрын зайн гүйлтийн одоо хамгийн хурдан тэр рекордыг эвдсэн гэсэн үг. За when you hold a record, you maintain the highest score or time in a sport until someone else breaks it. За рекордыг эзэмшинэ гэдэг нь болохоор одоо юу гэдэг тухайн одоо спорт болон одоо тухайн одоо спортод чиний одоо тэр гаргасан цаг спортыг хин нэгэн ерөөсөө эвдэж чадаагүй хин нэгэн яг одоо ерөөсөө яг чам шиг тийм одоо юу гэдэг нь хугацаа оноог авч чадаагүй тэр зүйлийг hold the record буюу рекорд эзэмших гэж хэлж байгаа. За the swimmer has held the world record for the 200-meter freestyle for 3 years гэж. За freestyle гэдэг нь болохоор чөлөөт стил буюу чөлөөт сэлэлт гэдэг утгаар орчиж байгаа. Тэгэхээр
Усан цэглэгч болохоор 200 метрийн чөлөө цэглэлтийн рекордыг 3 жилийн турш одоо дэлхийн рекордыг 3 жилийн турш эзэмшиж байна гэж. When you score goals, points or baskets, you gain goals, points or baskets. За score goals, points гэдэг нь болохоор одоо гол оруулах, оноо авах, за нөгөө сагсанд оруулах гэдэг гэсэн утгатай үг. Basket гэдэг чинь сагс гэсэн үг шүү дээ. За he scored the winning goal in the last minute of the game гэж байна. За тэгэхээр тоглолтын эцсийн минутанд тэр одоо ялалтын гоолыг оруулсан. Ялалтын гоолыг оруулж чадсан гэсэн үг. За if you get injured, you hurt yourself while playing or practicing a sport. За спортоор одоо хичээлж авах юм уу эсвэл одоо спортоор одоо бэлтгэл сургалт хийж авах үедээ одоо чи өөрийгөө өвдгөж одоо чи өвдөж одоо гэмтэл авахыг одоо бэртэл гэмтэл авах буюу get injured гэж хэлнэ. She got injured during the football match and had to leave the field. За field гэдэг нь болохоор талбай гэсэн утгатай. Яг нөгөө би энэ үгнүүдийг нэмж хэлээгүй шүү дээ. Одоо нөгөө хэдүүлээ үзээд байгаа шүү дээ. Basketball court, football pitch, golf course. За тэгэл одоо юу гэдэг юм. Тэгэл нөгөө үзээд яг тэрэн дээр ч бас field гэдэг үг орж ирж болно. Field гэдэг нь талбай гэсэн утгатай байхгүй. За тэгэхээр хөлбөмбөгийн тэмцээний үеэр тэр бэртээд тэгээд одоо талбайг орхих хэрэгтэй болсон гэж. When you warm up, you do exercises to prepare your body for more intense physical activity. За more intense гэдэг нь болохоор илүү одоо эрч хүчтэй гэсэн утгатай үг. За тэгэхээр одоо бие халаана гэдэг нь болохоор юу гэдэг нь те өөрийнхөө биеийг одоо илүү эрч хүчтэйгээр одоо тэр бие физикал одоо үйл ажиллагааг тэр одоо биеийн одоо үйл ажиллагааг илүү одоо эрч хүчтэй болгохын тулд одоо юу гэдэг нь те биеэ бэлтэж байгаа, дасгал хийж байгаа гэсэн утгатай үг ээ. Хийж байгаа дээр дасгалыг хэлж байгаа халаалт гэдэг нь. За before the race, the runners warm up to avoid injuries гэж байна. Avoid гэдэг нь болохоор татгалзах гэсэн утгатай үг тийм. Тэгэхээр avoid injuries гэдэг нь болохоор одоо бэртэл гэмтэл авахаас татгалзах буюу бэртэл гэмтэл авахаас сэргийлж одоо гүйлтийн өмнө те одоо гүйлтийн дамирчид маань халаалт хийсэн гэж. За if you get fit, you improve your physical condition through exercise and healthy living. За get fit буюу одоо нөгөө спортлог одоо болно гэдэг нь болохоор юу гэдэг эрүүл амьдрал болон одоо юу гэдэг нь те дасгал хөдөлгөөн хийх тэр одоо нөхцөл байдал биеийн одоо дасгал хөдөлгөөн хийх тэр дасгал хөдөлгөөн хийж байгаа одоо тэр нөхцөл байдал за тэгээ дээрээс нь эрүүл амьдралын хэв маягаа одоо improve буюу одоо илүү нөгөө дээшлүүлэхийг сайжруулахыг get fit гэж хэлнэ. He started jogging every day to get fit. За ингээд спортлог одоо бие бэлдартай болохын тулд тэр өдөр бүр одоо jogging хийж эхэлсэн гэж байна. Jogging гэдэг нь болохоор алхах гүйх хоёрын одоо дундуур хийдэг тийм нэг юм шогшоод байдаг тэр одоо спортыг хэлж байгаа. Тэр одоо дасгалыг jogging гэж хэлдэг. Jog. За when you are sent off in a sport, you are made to leave the game as a penalty for breaking the rules. За тэгэхээр одоо дүрмийг зөрчөөд за тэгээд одоо нөгөө нэг дүрмийг зөрчөөд торгуулад за тэгээд тухайн нөгөө нэг тэмцээн уралдаанаа одоо
орхиж одоо тэмцээн уралдааныг үргэлжлүүлээ болно гэсэн үг шүү дээ. Түүнийг send off гэж хэлнэ. За тэгээ энэ дээр нэг юм нэмж хэлье. Энэ penalty гэдэг нь болохоор торгуул гэсэн утгатай. Торгуул. За тэгвэл өөрөөр бид нар нөгөө нэг юу гэдэг нь те торгуулийг бас fine гэж хэлдэг. За эсвэл ticket бас гэж бас хэлж болдог. Яагаад гэвэл нөгөө хурд мурд хэтрүүлээд алгаж болно шүү дээ. Хурд мурд хэтрүүлээд эсвэл нөгөө нэг парклах эсвэл газар ингээд машина тавьчихаар нэг юм нөгөө торгуулийн хуудас бичээд тавьсан байдаг шүү дээ машин дээр нь гадаадад те. Тэрийг болохоор ticket гэж бас хэлдэг. За тэгээд одоо юу гэдэг нь дүрм зөрчөөд бас торгуул тавиулж байгаа тохиолдолд fine гэж бас хэлдэг. За тэгвэл спорт дээр бид нар торгуул тавиулахыг penalty гэж хэлэх нэ. The player was sent off for arguing with the referee гэж байна те. За шүүгчтэй одоо маргалцснаас болоод тоглогч одоо тамирчин маань одоо ингээд суусан одоо спорт тэр тэмцээнээс тэр тэмцээнээс гарсан гэсэн үг, хасагдсан гэсэн үг. За if you threw a ball, you propel it with your hand or arm гэж. За throw шидэхтэй. За бөмбөгийг шиднэ гэдэг нь болохоор одоо гар болон одоо гараа ашиглаад hand гэдэг нь болохоор одоо энэ хуруу алга одоо бугуунаас доошхыг хэлээд байгаа шүү дээ. Arm гэдэг нь болохоор бугуунаас мөр хүртэлх тэр гарыг arm гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар болохоор бугуунаас доошх энэ төр гэхгүй юу юм бол зүгээр бөмбөг шиднэ гэдэг одоо хэрвээ чи бөмбөгийг шидэж байгаа бол одоо нөгөө нэг гарныхаа тусламжтайгаар түүнийг одоо түлхэх тэр одоо үйлдэлийг throw a ball буюу бөмбөг шидэх гэж хэлээд байгаа. За тэгэхээр the quarterback threw the football to his teammate гэж. За тэгэхээр quarterback гэдэг нь болохоор хамгаалагч гэсэн утгатай. Одоо нэг goalkeeper гэхээр хаалгач гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр quarterback гэдэг нь болохоор quarter гэж уншихгүй шүү. Quarterback гэдэг нь хамгаалагч одоо нөгөө багийнхаа өмнө рүү одоо багийнхаа тамирчин руу хөл бөмбөгийг шидсэн хөл бөмбөгийн багийн тамирчин руугаа бөмбөгийг шидсэн гэж байна. When you hit the ball, you make contact with it, typically with a bat or racket. За racket гэдэг нь болохоор ракетыг хэлж байгаа. Ракет гэж ярьдэн штэ нөгөө нэг теннисний ракет энэ төр гэж ярьдаг тэрийг хэлж байгаа. Bat гэдэг нь болохоор одоо бас ракеттэй ижилхэн гэхдээ нөгөө бейсболын шиг нэг юм мод байдаг штэ. Яг гоо сарсан багваахаа гэсэн үгэлтэй bat гэдэг нь. За тэгвэл та хэд ялгааг нь ингэж гаргаж хэлж энэ цахиурыг bat гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгээ бас нэг салаа утга нь болохоор сарсан багваахыг хэлж байгаа. Энийг бас bat гэж хэлээд байгаа. Энэ бас нөгөө нэг тэр cricket-ийн энийг бас bat гэж хэлж байна. За racket гэхээр бид нар янз янзын racket мэдж байгаа шүү дээ. Тенниснийх бол ямар гэдэг вүлээ те. Одоо энэ гэхэд одоо бадминтоных байна. Энэ гэхэд талбайн теннисных байна. Soft теннисных. За тэгэл пинг понг буюу ширээний теннисных энэ төр гэж байдаг штэ. За эдрийг бол ракет гэж хэлээд байгаа. Bat гэдэг нь болохоор түрүүнийг шиг тэр бас ракетыг хэлээд байна. She hit the tennis ball across the court. За тэр теннисний бөмбөгийг одоо нөгөө нэг талбайн одоо хөндлөн ингэж цогсон гэж. За if you pass a ball, you send it to a teammate. За pass a ball буюу бөмбөг дамжуулна гэдэг нь болохоор багийн одоо тамирчин руугаа одоо түүнийг дамжуулж өгөхийг хэлж байгаа. He passed the basketball to his teammate who was open for a shot.
За тэгэхээр нөгөө нэг юу гэдэг шидэх одоо нөгөө нэг шидэхэд нээлттэй байсан гэсэн үг шүү дээ. Хин нэгэн одоо ингээд нэг сагсан бөмбөгчин нэг хүнийг өөр хүн одоо өөр эсрэг байгаагаа хүнийг ингээд хамгаалаад ингээд хаагаад байж идэг шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо юу гэдэг шот буюу шидэх боломжтой одоо тэр нээлттэй байсан хүн рүүгээ тэр одоо сагсныхаа бөмбөгийг паслсан гэж ярьдаг шүү дээ. Дамжуулсан гэсэн үг. За when you kick a ball, you strike it with your foot. За strike гэдэг чинь өөрөө угаасаа өшөглөх гэсэн утгатай үг. Kick дээжлэх нь. За бас цохих мохих энэ гэсэн утгатай үг гэхгүй юу? Ер нь бол цохих мохих гэсэн утгатай. Тэгэхээр одоо нөгөө бөмбөгөө өшөглөнө гэдэг нь болохоор хөлөөрөө одоо түүнийг одоо цохихыг бөмбөгөө одоо цохих хөлөөрөө өшөглөхийг kick a ball гэж хэлж байна. За the soccer player kicked the ball towards the goal. За хөл бөмбөгийн тамирчин гол оруулахаар гол хийгээд одоо бөмбөгийг өшгөлсөн гэж. If you had a ball, you hit it with your head. За толгоогоороо одоо бөмбөгийг цохихыг одоо head гэж хэлж байна. The player headed the ball into the goal from the corner kick. За тоглогч одоо тамирчин маань болохоор ингэж юм л та. Одоо булангаас ингэж нөгөө corner kick буюу одоо булангаас ингээ гол хийх гээд бөмбөгийг ингээ толгоогоороо зогсон гэсэн үг. За when you catch a ball, you stop and hold the ball that has been thrown, kicked or hit towards you. За catch a ball буюу бөмбөгийг барьж авна гэдэг нь болохоор одоо чам руу шийдсэн, өшгөлсөн, цогсон одоо тэр бөмбөгнүүдийг одоо зогсоож барьж авахыг хэлж байгаа. За the baseball player caught the ball and the batter was out. За ингэж ин batter шүү. Batter нөгөө bat буюу нөгөө цогж байгаа хүн байгаас одоо аркет хэлж байгаа шүү дээ тий. Бейсболын дээр аркетыг bat гэж хэлээд байгаа. Тэгээ batter гэдэг нь болохоор тэр нөгөө цогж байгаа хүнийг хэлээд байгаа байхгүй. Тэр цохиурыг бариад бөмбөг шидэж байгаа. Тэр бейсболын тамирчин болохоор одоо бөмбөгийг барьж аваад тэгээд нөгөө нэг юу яасан. Batter was out гэдэг нь болохоор одоо тэр нөгөө цохиурыг барьж байгаа хүн нь болохоор одоо ингээд гадагшаа зогссон. За тэгээ өнөөдөр үзсэн өгнүүд маань болохоор ийм өгнүүд байна. За тэгээд шинэ өгнүүдээ бүгднийг ингэж давтаад тэгээд 4 дасгал авах шиг байсан. Тэгээд энэ 4 дасгалыг гэрийн даалгаварт хийгээд групп дээрээ хийсэн гэрийн даалгавруудаа оруулаарай. За тэгээд маргааш уулзцаая.